За сайн бацгаана уу? Ингээд та нартайгаа өнөөдрийнхөө лайв хичээлээр уулзч байгаад би баяртай байна. Миний нэр Цэцгээ. Би Герман улсын Берлин хотод Life and Business Coach-ээр ажиллаж амьдардаг тийм нэг хүн баамаа. Ингээд та нартай амлсан ёсороо би түрүүний хичээл дээр хэлэхдээ одоо нөгөө гэр бүлийн асуудал үүсгдэг хамгийн одоо хэрүүл маргаан үүсгдэг тэр сэдвүүдийн талаар та нартай ярив. Тэгээд тэр сэдвүүдийг одоо хэрхэн яаж шийдэх талаар та бүхэнтэй ярилцъя гэдэг дээр би хэлсэн байна. За тэгээд ингээд гэр бүлийн асуудал гэдэг маань юу вэ гэхээр зэрэг одоо зөрчил гэдэг талаас нь цөмөр авч үзье. Гэр бүлийн зөрчил гэдэг тэр зэрэг хэдийгээр бид нарт маш юм сөрөг муухай тийм сонсогдож байгааз тэгтэл гэр бүлийн зөрчил гэдэг маань яг үнэн хэрэгтэй хоёр хүнийг улам бие биенийг ойртож одоо ойлгож нөхөрлүүлж чаддаг үнэн хэрэгтэй болвол одоо бүр хөгжлийг явуулж байдаг тийм нэгэн механизм байгаа. Энэ талаас нь авч үзэх юм бол гэр бүлийн зөрчил гэдэг маань гэр бүлд илүү их одоо бүр их бие биенээ ойлгох, дээр нэмээд хөгжлийг явуулах гоё тийм алхмыг авчирдаг талаас маш эерэг зүйл ба. Бид нар зөрчилдөн гэсэн талаас нь авч үзэж байгаа тул та бид нар энийг болох дээр зэрэг за энэ болох дээр муухай сөрөг юм байна гэж бодоод байгаа байхгүй юу. За тэгэхээр ямар асуудлууд ер нь гэр бүл дээр хамгийн их асуудал авчираад байд юм бэ гэдэг талаар би эхэндээ бол одоо маш товч хэлчихье. Энэ болох дээр зэрэг өнөөдөр та нар Германд амьдарч байна уу, Монголд амьдарч байна уу? Аль эсвэл Европт амьдарч байна уу, Америкт амьдарч байна уу, Африкт амьдарч байна уу гэдгээс хамааралгүйгээр ингээд болвол дараах 5 асуудал бол ерөөсөө гэр бүлд бол хамгийн их асуудал авчирдаг тийм юм гэж яригд юм байна. Энэ юу вэ гэхээр зэрэг хамгийн нэгдүгээр болох төр зэрэг зүгээр л гэр бүлийн гэр ахуйн жижиг сажиг асуудлууд хамгийн их асуудал үүсгдэг асуудалд орох нь. Тэрний яах вэ гэхээр зэрэг жишээлбэл би өнөөдөр ажлаас орж ирлээ. Тэгэл орж ирээд энэ аяг шазангаа угаачих яасан юм бэ? Энэ одоо аимс готлаа янзлчихад яасан юм бэ? Гэх мэт одоо гэр бүлийнхаа хүнд ууралж уцаарлсан тэр бодлоос болоод би одоо нөгөө асуудал үүсгэх жишээд байх нь шүү дээ. Тэгтэл энэ бол ер нь тийм нэг асуудал үүсгээд байх тийм бол асуудал биш гэж үзэж байгаа. Энийг яадаг вэ гэхээр зэрэг тухайн хүн тэр ямыг ямарваа нэг юмыг одоо би одоо хайртай хоол хийсэн бол аль эсвэл тэр хүний газар унсан байгаа аимсыг ингээд янзалсан бол тухайн үедээ болох төр зэрэг би зөрчил үүсгэх асуудал гэдэг талаасаа биш зөвхөн ямарваа нэгэн тийм жижигхэн одоо баярлж талархсан тийм одоо илэрхийлэл талархлыг хүлээсэндээ ингээд зөрчилд ороод идэг юм байна гэдгийг эрдэмтэд нотолсон байна. Энэ юугаар илэрч байна гэхээр зэрэг хэдийгээр энэ жижиг сажиг зүйл боловч хэрвээ бид харилцаан дээр өдөр тутмынхаа харилцаан дээр одоо хайртай хүнд маш их баярлаа. Им надад амттай хоол хийж өгсөнд баярлаа. Аль эсвэл тий миний хараа чи намайг ингээд амар их ажилтаа маш их ажилтаа үед ингээд миний өрөөг янзлаад ингээд цэвэрлээд агаар оруулж өгсөнд баярлаа гэх мэт маш жижиг зүйл дээр ингээд талархаад сурчих юм бол бид нар эн чинь болвол яг бидний одоо талархах ёстой асуудал болчих юм бол энгийн асуудал болчих юм бол бид нар бол одоо зөрчил үүсэхгүй явах тийм боломжтой болж байгаа. За тэгээд дараагийн бас нэг одоо зөрчил үүсгээд байдаг хамгийн том асуудал юу гэхээр зэрэг одоо хадмуудын асуудал. Танай манай би чи гэсэн хэрүүл ороод ирэхтэрсээ зэрэгэл гэр бүл бол маш муухай болчихдог. Тэгтэл чи яг үнэн хэрэгтэй хадмууд байна уу? Чиний хадмууд байна уу? Миний хадмууд байна уу? Тийм одоо миний ээж аав байна уу? Чиний ээж аав байна уу? Чиний ах дүүс байна уу? Тэр бүхэн чи явж бид хоёрын гэр бүлийн сайн сайхны төлөө явж байгаа хүмүүс гэдгийг бид хоёр тэр тухайн үед олж хардаггүй. Тэгээд яадаг вэ гэхээр зэрэг миний нөхрийн ээж аавын ч юм уу эгч дүүсийн хэлсүүг надад эмзгээр тусдаг бол яг түүнтэй адилхан миний одоо гэр бүлийн хэлсүүг миний нөхөрт эмзгээр тусаад энэ бүгдээс ингээд зөрчил үүсэж эхэлж байгаа. За энэ дээр яах ёстой юм бэ гэхээр зэрэг нэгэнт одоо ингээд ээж аав, чиний ээж аав, миний ээж аав, ах дүүс гэдгээс бид нар өөрсдөө ингээд салгаад аваад явах амьдрал бишгээс хойш энэ бол бидний хүлийн зөвшөөрөх ёстой асуудал. Ээж аав нь байна уу, эгч ах нь байна уу, аль эсвэл чиний өмнөх амьдралдаа хийсэн хүүхдүүд чинь байна уу, миний өмнөх амьдралын хүүхдүүд байна уу? Энэ бүхэн чинь энэ асуудал орж иж байх ёстой асуудал учраас энэ бүхний хүлийн зөвшөөрөхөөс өөр аргагүй. Тэгэхээр зэрэг энийг яаж шийдэх ёстой вэ гэхээр зэрэг бид хоёрын хамтын амьдралд ямар нэгэн байдлаар одоо нөлөө үзүүлэхдээ эерэг нөлөө үзүүлж чадахгүй тэр бүх юм цөмөрөө ингээд үгүй шүү болий гэдэг тийм нэг одоо харьцааг
бид нар суулгаж өгөх хэрэгтэй болж байгаа. Тэрний явах ихтэй зэрэг окей, таны ээж аав бит хоёрт санаа тавиад бидний хүүхдийн хүмүүжил рүү оролцож байгаа нь нэг бодлын маш сайхан явдал юм аа. Одоо тийхтэй би хүүхдээ үг хэлж байхад эмээ өвгөн давхар үг хэлнэ гэдэг бол байх ёсгүй асуудал. Тийм учраас энэ дээр би энэ асуудлыг би одоо энэ асуудлыг би хүсэхгүй байна гэсэнд энэ дээр ингээд би хил хязгаар гэдгийг маш тодорхой тавьж өгөх хэрэгтэй байна. Хэрвээ би хил хязгаар гэдгийг товч тодорхой ингээд тавиад өгсөн тохиолдолд тэр хүмүүс бидний амьдралд дахиж ороод ирэх асуудал байхгүй болчихж байгаа. Тэгэхээр хамгийн амарх юм болох дээр зэрэг бид хоёр ийм ямыг хүсэж байна. Тэгэхээр та нар бид нарын амьдралд байраа тавиад өгчөөрэй, аль эсвэл битгий оролцоорой гэдэг тийм нэг мэдээллийг гадагш ах дүү нарт өгсөн байх та нарын асуудалд оролцохгүй. За тэрний дараагийн хамгийн их одоо ямар нэгэн байдлаар бид нарт асуудал үүсгээд байдаг юм болохоор найз нөхдийн асуудал байдаг. Найз нөхөд одоо окей би эмэгтэй хүн, би эмэгтэй хүн байхад одоо бусад найз нөхдийн надад хэлж байгаагүй танай нөхөр одоо ингэж хахтай одоо юунд даварцсан чи өмнө нь ямар байлаа да тэгтэл одоо ингэж ч юм уу те тэр бол энгийн нэг үг тэгтэл тэр бүхэн чинь надад энгийн сонсогдож байгаа хэрвээ би тэр үгийг би нөхөртэй ярих юм бол манай нөхөрт бол маш муухай сөргөр сонсогддог тийм тохиолдол байдаг. Тийм учраас найз нөхдийнхээ хүрээнд юу болж байгаа тухай асуудлыг болох тэр зэрэг нөхөртөөгөө ингэж илэн далууг ингэж ярьж байгаа тохиолдолд бас одоо сөргөлдөн үүсч магадгүй асуудал төр бол маш анхааралтай хандах хэрэгтэй юм байна. Жишээлбэл одоо найз нөхөд гээд тэр тусмаа надад эрэгтэй найзууд байдаг бол тийм харталт гэдэг юм тэрэн дээр маш их гарч ирнэ. Ийм тохиолдол болох дээр зэрэг нөхөртөө би яах ёстой вэ гэхээр миний хайраа чи миний найз нөхдүүд чи миний нөхөр. Тэгээ ийм тохиолдолд чи бол миний нэг номер шүү дээ гэдгийг тухайн хүндээ байнга ингэж ойлгуулж байгаа тохиолдолд бол барагтаал бол тэр одоо харталт ч юм уу тэр ямар нэгэн хэрүүл бол гараад байх шаардлага байхгүй. Найз нөхдийнхээ одоо жишээлбэл би ч эмэгтэй хүмүүс тэгдэг шүү. Өө ёстой эдгээр найз нараа нийлээд гарахаараа зүгээр гэр орон гэж юу байдгаа мартчихдаг. Дээр нэмээд архитаар суугаад тэгэд хэлэхгүй гэрд хоорондоо ярьж байгааг сонсохоор энэ эмэгтэйчүүдийг айгүй муухагаар хэлдэг ч юм уу. Ингээд ямарваа нэг асуудал гардаг. Тэгтэл яг үнэн хэрэгтээ бид нар ч гэсэн найз нартайгаа нийлэл бид нарын ярьж байгаа юм бол яг үнэндээ нэг одоо ирчүүд цаашаагаад байгаа юм бол бас ховрол байдаг тийм болох дээр зэрэг ирчүүдийн ярьдаг яриа, эмэгтэйчүүдийн ярьдаг яриа, найз нөхдийн ярьдаг яриа гэдэг юм бол гэр бүлийнхээ хэрүүлээс бол маш сайн салгаж ойлгож бодох хэрэгтэй. Энэ дээр болох дээр зэрэг гэр бүлийн асуудалтай тэд нарыг бол нэг оролцуулаад авах шаардлагагүй. Тэднээс авч байгаа үгийг бол үгүй миний эхнэр нөхөр нэг гэдэг үгийг бол бусдаа дандаа мэдэгдүүлж явах хэрэгтэй. Тэгсэн тохиолдолд хинч таны гэр бүл рүү бас халдаж чадахгүй. Тийм болж эхэлдэг. За тэрний дараагийн одоо хамгийн их гэр бүлүүдэд асуудал үүсгдэг юм юу гэхээр мөнгөний асуудал байдаг. Мөнгнөөс болж маш их хэрүүл гардаг. Мөнгнөөс гарахтаа хүмүүс боддог л доо. Чи их мөнгө олж гин, би их мөнгө олж гин гэдэг тэр хэрүүл гараад байт юм уу гэж ихэнхэн боддог. Тэгтэл яг үнэн хэрэгтэр мөнгөний зарцуулалт дээр 80-90% хэрүүл гардаг. Мөнгөний зарцуулалт дээр 80-90% хэрүүл гарна гэдэг чинь мөнгө олохдоо чи 50% олж гин, би 50% олж гин гэдгээр биш шүү дээ. Одоо жишээлбэл би өнөөдөр би хүүхдээ хараад гэртээ суудаг байж болно. Тэгэх юм бол надад өнөөдөр яг үндэ хүүхдийн мөнгнөөс өөр орлого байхгүй шүү дээ. Энэ тохиолдолд яах вэ гэхээр зэрэг нөхрийн олж ирж байгаа орлого манай гэрийн 100% орлого болж таарч байгаа. Тэгэхээр зэрэг би яах вэ? Би мөнгө олохгүй юм чи одоо яаж би ингээл нөхрийнхөө мөнгөний асуудалд ороод ахвдаа гэсэн тийм гин буруугийн мэдрэмжээр би хандаал эхэлвэл энэ бол манай гэр бүлийн мөнгнөөс болж хэрүүл үүсэх хамгийн том асуудал болоод гараад ирж байгаа. Би яаж гэнэ? Би гэр бүлийн одоо үр хүүхэд гэдэг хамтын проект буюу хамгийн том төсөл дээр би гэртээ ажиллаж байгаа тохиолдолд манай нөхөр мөнгө олж байгаа нь энэ бид хоёр ажил үргээ хуваарлаад авсан байгаагаас биш нөхрийн олсон мөнгө нөхрийнх, миний олсон мөнгө минийх гэсэн тийм ойлголт энэ үед бол байхгүй болно. Нөхрийн олсон мөнгийг яг үнэн хэрэгтэй худлаа хэлдэг хүнд хоёр хуваагаад окей энэ манай гэр бүлийн хөрөнгө тэгтээ чиний олж байгаа мөнгө, миний олж байгаа мөнгө энэ бол миний цалин, энэ чиний цалин гэсэн шиг хоёр хувааж бодож одоо бүр ингээд анханасаа хөвшчих юм бол маш гоё амар болж байгаа. Тэгээд гэр бүлийн одоо ямарваа нэгэн асуудал дээр хүмүүс ямар ч тийм хоорондоо ярилцахгүй шийдлийг гаргадаг. Тэрнээсээ болоод маш их зарцуулалт дээр асуудал үүсдэг. Гэр бүл яг ямар үе дээр хамгийн их мөнгөний асуудал гардаг вэ гэхээр зэрэг яг мөнгөгүй болсон үед асуудал гардаг. Мөнгөгүй болсон үед ямар асуудал гарах вэ гэхээр зэрэг хоолны ч мөнгөгүй боллоо. Аль эсвэл угаалгын машин эвдэрчлээ. Машин эвдэрчлээ. Засуулах мөнгө авахгүй.
Энэ бүхэн дээрс бол бидний хамгийн том асуудал гарч эхэлдэг. Тийм үед яах вэ гэхээр зэрэг анханасаа бид нар мөнгөний тухай тийм ойлголтоо одоо юу гэдгийг гэр бүлийн сав, одоо хадгаламжийн сав, чи бид хоёрын хүүхдүүдийн мэрэгжил олгох сав гэх мэт ингээд тус нь бүх юмаа бид нар ингээд анханасаа ингээд хоорондоо ярьчихсан тохиолдолд бол бүх мөнгө тэрлүү ингээд хуваагдаад орцсон тохиолдол. Окей, өнөөдөр тоос сорогч хэвдэрлээ. Өнөөдөр угаалгын машин хэвдэрлээ. Хоёрт гэр бүлийн одоо хамгийн одоо наацх юмд зарцуулах хэвээр тийм сав гэдэг юм маань байгаа тохиолдолд тэрнээс мөнгө аваад хоёр юмаа хийчихнэ. Тэрэнд бол хадгаламжийн нөгөө миний Харвекерийн 5 одоо хадгаламжийн систем дээр нэмээд өөрсдийнхөө хөгжүүлсэн 6-7 болгосон тийм их хичээл байгаа. Тэрийг та нар олоод харчих юм бол хүн хадгаламж яаж үүсгэх вэ гэдэг. Энэ бүхний дараа бол хүнд бол асуудалгүй ямарваа нэгэн байдлаар одоо тийм мөнгөний асуудал гарах юм бол маш их бага болдгийн шүү. Тэрэн дээр та нар бас бодож үзээрэй. За тэгээ дээр нэмээд бажаараа би нэг үзээд хүмүүсийн би нөгөө комментиг бас харж явж байгаа болох дээр. Дээр нэмээд болох дээр зэрэг одоо энэ өдөр болгон ингээл хагсын болон найз нөхдөг наргирц ингээл мөнгө гаргаж идэг. Тэгтэл би гарахгүй байх гэсэн ч юм уу тий. Би хүүхдээ хараад гэртээ суучна гэсэн байдлаас болоод энэ мөнгөн дээр яг асуудал гардаг. Тэгтэрс зэрэг энэ яах вэ гэхээр зэрэг хэрвээ нэгэн тал бид нар тий олж байгаа бүх орлогоо ингээд 5 савнда 6 савнда хуваацсан байгаа бол бас бид хоёр одоо өөрсдийнхөө одоо шпас буюу одоо биендээ окей энэ чиний 6 цэнгэлийн сав шүү, энэ миний 6 цэнгэлийн сав шүү гэдэг шиг өөрсөндөө 6 цэнгэлийн мөнгө гэдгийг бас үлдээх хэрэгтэй. Тэрний яах вэ гэхээр сар болгон 100 евро ч юм уу өөрсөндөө авч үлдээд энэ 100 еврогоор би найз нартайгаа гадаагаар нь гарахтаа хэрэглэн чи энэ 100 еврогоор найз нартаа ууж идэж гадуур явахтаа хэрэглэж болно ч юм уу ингээд анханасаа ингээд мөнгөтэй байх юм бол би найз нартайгаа уулзахдаа яана би одоо хүүхдээ харж гэртээ сууж иж надад өрх мөнгө авахгүй чи би яаж найз нартайгаа уулзах юм бэ ч юм уу тийм бодол байхгүйгээр би өөрийнхөө 6 цэнгэлийн саваас мөнгө аваад маш чөлөөтэй гоё найз нартайгаа уулзаад гарах жишээтэй тий. Энэ мэтэр бол одоо мөнгөний асуудлыг бол маш гоёор шийдэх боломж байгаа. Ханхнаасаа хэрвээ хоёулаа мөнгөний асуудлаа яриад ингээд хадгаламжиндаа төдийг, хамтын амьдралдаа төдийг, хоолндоо төдийг, аав ээжтэй төдийг, одоо боловсралдаа төдийг, хүүхдүүдийнхаа хүмүүжил төдийг гэдэг ингээд анхнаасаа хадгаламжаа ингээд яг ингээд тэр чигээр нь хуваагаад ингээд хийгээд сурчих юм бол бид нарт энэ мөнгөний асуудал дээр асуудал гарахгүй. Тийм учраас энэ мөнгөний хэрүүл гэдэг юм чинь мөнгө олохдоо биш хамгийн гол мөнгө зарцуулахдаа гардаг хэрүүл гэдэг юм шүү. Тэгэхээр энэ дээрээ та нар бас тэгж бодож яарай. За тэгээ хамгийн тав дахь асуудал бол одоо хүүхдийн хүмүүжил дээр гардаг хэрүүл гэдэг. Эрэгтэй хүүхдийг одоо эцэг нь одоо хүмүүжүүлэх ёстой гэсэндээ аав нар нь хүүхдүүдтэйгээ цаг гаргахгүй ингээд ээж нар ингээд гомдоод маш том хүлээлттэй байдаг. Тэр хүлээлт нь одоо яг гаргаж байгаа энэ байдалд нь тэнцэхгүйгээс болоод хэрүүл гараад ирдэг. Бодит байдалгаа таардаг. Эцэс хүлээлт гэдэг юм бодит байдалтай таарахгүйгээс болж бидний дотор сэтгэл дундуур байдал үүсдэг. Тэр сэтгэл дундуур байдал минь яах вэ гэхээр зэрэг зөрчил гэдэг юм төргээд эхэлж байгаа. Зөрчил буюу яванда тэр минь маргаан хэрвээ шийдэгдэж чадахгүй бол бүр зөрчилдөн гэдээ яваад гэж байгаа. Тийм учраас би хин нэгнээс ямарваа нэгэн хүлээлт байгаа болол тэр хүлээлтийг би хилж сурах ёстой. Тэрнээс биш тийм нөхрөөсөө окей чи орой тэгэд би ингээд 2 хүүхдээ гэртээ суугаад ахт нөхөр минь ингээд орой болтол 8 9 10 хүртэл ингээд ажиллаад байх юм аа. Ингээд тэрийг ойлгохгүй байна гэд нөхөртөө тэр талаараа ямар ч юм хэлээгүй байгаа хэрнээ бүсгүйчүүд гэртээ уурлаад ингээд гомдоод бодоод байдаг. Тэгэхээр тэрнээс болоод энэ хүүхдийн хүмүүжилт энэ аав нь юус оролцохгүй гэсэн тийм хэрүүл үүсдэг. Тэрэн дээр болох тэр зэрэг манай эмэгтэйчүүдийн ямар алдаа гаргадаг вэ гэхээр яг юу хүсэж байна тэрийг нөхөртөө зөвөр ойлгуулж чадахгүйгаас болж хэрүүл үүсдэг. Жишээлбэл энэ бол яг миний одоо над дээр ирсэн нэг эхнэр нөхөр хоёр дээр гарсан асуудал л та. Эхнэрт нь би за одоо чи яг юу хүсэж байна тэр хүслийг нөхөртөө хэлээд нөхөр чинь тэр хүслийг чинь биелүүлэх тал дээр 2-7 хоногт одоо юм хийгэрээ гэсэн тийм даалгавар өгсөн ба. Тэгсэн чинь эхнэр нь нөхөртөө юу гэж хэлсэн бэ гэхээр зэрэг өө чи одоо ажил дээр ингээд орой 8-9 хүртэл ингээд амар маш удаан суугаад байна. Энд чинь надад таалагдахгүй наа. Тийм учраас чи ажилласаа ирж тарчи. Чи битгий ингэж удаан ажиллаж гэдэг тийм хүсэл эхнэр нь гаргасан ба. Эхнэр нь ямар хүлээлттэй байсан бэ гэхээр зэрэг эрт тараад гэртээ ирээд бид хүүхдүүдтэйгээ болон 2 хүүхэдтэй надтай ингээд цаг өнгөрөөгөө чи гэсэн тийм хүлээлттэй энэ байдлаар илэрхийлсэн ба. Тэгтэл нөхөр маань
юу гэж ойлгосон бэ гэхтэрсэн эхнэр маань одоо намайг их ажиллаад байна. Эрүүл мэндэ анхаар гэж байгаа юм байна. Тэгтэл чинь би энэ ажил дээр их байгаад юм байна гингуудаа ажлаа багасгаад эхнэртэй юу гэж хэлсэн бэхээр окей эхнэр чиний хэлж байгаа үгийг би маш сайхнаар хүлээж авлаа. Одоо ингээд би ажлаа ингээд орой яадаг ч гэсэн би 6 7 гэхэд заавал дуусгах гар боллоо. Одоо тэгээ тэрнийхээ 7 хоногийн 2 өдөрт нь би найз нартайгаа би заал аваад биеийн тамир хийгээд биеийн тамирт анхаарахаар боллоо гэд ирсэн чинь эхнэр нь бүүн уур болсон ба. Тэгтэл яг энэ хэрэгтэй яасан бэхээр энэ хүн намайг ойлгосонгүй хүүхдтэй цаг гаргах хэвээр надад цаг гаргах хэвээр гэдэг яагаад энэ заавал надаар хэлүүлж ойлгох хэвээр гэдэг тийм хүлээлттэй тэр хүлээлтийг нөхөр нь мэдээгүй гэсэн болоод энэ хоёр хэрүүл үүссэн ба. За яг үнэндээ те эхнэр нь чи их ажиллаад байна. Надад миний хүүхдүүдэд аав нь хэрэгтэй байна гэдгийг тэр хүнд ойлгуулж хэлээгүй. Зөвхөн чи ажил дээр их ажиллаад байна. Эн чинь надад таалагдахгүй байна гэдэг тэр ойлголтыг л нөхөртөө өгсөн. Тэгтэл чинь хэрвээ анханасаа чиний ажиллаж байгаа цаг гэртээ гаргаж байгаа цаг хоёр чинь ерөөсө хоорондоо зохицохгүй байна чи гэртээ илүү цаг гаргаа гэдэг хүсэлтэд тавьсан бол нөхөр хизээч тэрийг тэгж буруугаар ойлгохгүй байх байсан тий. Тэгтэл нөхөртөө аль хэзээний тийм буруу ойлголтыг өгчөөд дээр нь яасан бэ гэхээр зэрэг энэ миний хүсэлтийг хүлээж авсангүй. Ийм тэнийг бахтай яа тийм. Гэт ингэж хэрүүлээд хэлсэн ба. Тэгэхээр зэрэг эн чинь үгүй үнэндээ тий эхнэр нь бодсон хүснэл маш гоёор нөхөртөө яг юу хүсэж байгаагаа л хэлчих ёстой юм дээр хэлж чадаагүйгээсээ болоод энэ тэртэргүй ойлгох ёстой гэсэн тийм эгондо дарагдсанаас болоод хүлээлт нь шал ондоогоор ингээд бод тайлтгаа зөрснөөс болоод энэ хэрүүл үүссэн ба. За тэгтэр зэрэг хүүхдийн хүмүүжил гэдэг дээр болох дээрс яг үнэндээ гэр бүл болгон бол дөрвөн ханныхаа дунд хүүхдийн хүмүүжил нь явдаг. Би чич гэр бүлийн хүмүүжил рүү ороод таны хүүхдүүд тэгээд байна ингээд байна гэсэн тийм юм бол ямар ч гэр бүлд гарах боломж байхгүй. Гэр бүл дээр одоо орчин үеийн ямар зарчим байдаг вэ гэхээр зэрэг ээж аав хоёр хүүхд хүмүүжүүлдэг цаг аль хэзээний өнгөрцөн гэж үздэг. Тэрний яах вэ гэхээр ээж аав хоёр хүүхдтэй үлгэр дуурал болох хэмжээний гэр бүлийн гишүүд байж иж хүүхдүүд нь тэднээс авах юм аваад үлгэр дуурал болсноор хүүхдүүд өөрөө өөрсдөө хүмүүжүүлдэг болцсон гэдэг тийм жишээ зарчимтай болчиход байна. Тэгтэл чинь бид нар хүүхдүүдэд хүмүүжүүлэхдээ л алалцаад идэг тийм. Чи тэгсэнгүү чи ингэсэнгүү гэл хүүхдүүдтэй. Тэгтэл үгүй яг үнэн хэрэгтэй бид нар хэрвээ өөрсдөө хүүхдтэй маш гоё үлгэр дуурал үзүүлсэн ээж аав, маш гоё харьцаатай ээж аав байж чадсан байсан бол бидний хүүхдүүд яг тэр харьцааг биднээс өвлж аваад тэгээд ээж аавтай харилцах нь гоё. Дээр нь нэмээд хэрвээ би өнөөдөр спорт хийгээд тэгээд хүүхдүүдтэй ингээд аавд нь ингээд хэлдэг үгийг би маш чөлөөтэйгээр хэлж чаддаг байх юм бол миний охин тэндээс ямар үлгэр дуурал авах вэ гэхээр эмэгтэй хүн юм байх хэрэгтэй юм байна. Эмэгтэй хүн өөрийнхөө хүсэл зоригийг одоо эрэгтэй хүнд хэлэх хэмжээний өөртөө итгэх итгэлтэй байх хэрэгтэй юм байна гэдэг тийм ойлголтыг авна. Тэрнээс биш ээжүүд яадаг вэ гэхээр надаас одоо ирээд зөвлөгөө авах гэж байгаа эмэгтэйчүүд яах вэ гэхээр манай охин маш их бүрэг чимхий байна. Одоо яаж би охиноо өөрчлөх вэ гэдэг тийм зөвлөгөө надаас аваад байдаг. Тэгтэл үнэндээ хэрэгтэй хүн хүнийг өөрчилж байсан тохиолдол хаанч байхгүй. Хүн хүнд эргээр нөлөөлж байсан тохиолдол байдаг. Өөрчилж байсан тохиолдол хаанч байхгүй. Тэхийн тулд хэрвээ та эргээр нөлөөлөе гэж бодож байгаа бол өөр дээр ажил. Та нар мэдэж байгаа шүү дээ. Ямарваа нэгэн онгоцсон дотор ямарваа нэгэн аюул осол болох юм бол хамгийн түрүүнд эхлээд өөрөө өөрийгөө одоо тийм маскаар хүчил төрөгчийн маскаар хангаарай гэж хэлдэг. Хэрвээ чи өөрөө өөрийгөө хүчил төрөгчийн маскаар хангаж чадах юм бол чиний бие сэтгэл чинь сайн байх юм бол дараагийнхаа хүнд хажуудаа байх хүүхэдтэй хажуудаа байгаа хүндээ туслах боломжтой болж байгаа. Яг тэр шиг чи өөрөө өөр дээр анхаарлаа хандуулсан тохиолдолд дараа нь өөрийнхөө хүүхэд тэр чинь автоматар нөлөөлөд явчихж байгаа. Тэрийг олж мэдэхгүй хүмүүс бид нар хүүхдээ хүмүүжүүлэх ёстой гэж алалцаад байдаг хоорондоо. Ээж аав нь биендээ чи эрэгтэй хүүхдийн хүмүүжүүлэлд орсонгүй энэ эмэгтэй хүүхэд хоолоо хийж чадахгүй энэ яхаараа юм байдгийг. Тэгтэл яг үний хэрэгтэй юм чинь битгий тэрэндээ тэр хүүхдийн сэтгэлийн үндэс буюу одоо тэр итгэл үндэс гэдэг ямиг нь бид нар зөвөр тавиад өгсөн тохиолдолд бид нар өөрснөө зөв хүн байсан тохиолдолд хүүхдүүд маань хизээж буруу хүн болохгүй. Тийм учраас хүүхдийн хүмүүжүүл гэдэг юм бол барагтаа бол хэрэгтэй байх асуудал биш байнамаа гэж та нартай хэлье. За тэгээд ер нь яг ингээд харах дээрс гэр бүлийн зөрчил гэдэг маань ингээд маш шал утгагүй юм тийм 5 юм дээрээс ингээд ер нь хаанч байсан гараад идэг байх нь. Тэгтэл хүмүүс надаас асууж байгаа хүмүүс тэгдэлтэй. Үгүй үнэндээ манай гэр бүлд энэ архинаас өөр асуудал алгаа.
Энэ архиталт гэдэг юм их таслан зогсоочвол манай гэр бүлд ингээд асуудал байхгүй болчиход байна. Гэр бүлийн хэрүүл гэдэг юм гарахгүй болчиход байна гэдэг. Тэгтэл архиталт буюу энэ дон гэдэг чинь юутай холбоотой асуудал гэж ямарваа нэгэн тухайн хүнд тийм сэтгэл хөдлөлийн буюу одоо сэтгэлийн ямарваа нэгэн эмзэг асуудлыг хүндснээс болоод тэр хүний тийм сэтгэлийн уялдаа нь одоо яг нэг хэсэгтээ суларснаас болоод хүн донтдох юм аа. Өөрөөр хэлбэл хэрвээ бид нар анхнаасаа энэ гэр бүлийн жижиг сажиг асуудлыг эхнэр нөхөр хоёр зүгээр шийдэж чадаагүй бол нөхөр одоо эхнэр надад ямарваа нэгэн хайр халамж тавихгүй байх гэж бодсон үднээс хаа нэгэн газараас төр хугацааны сэтгэлийн сайхан болох юм хайсанда найз нөхдөдөө яваад архиугаад ингээд аль эсвэл тий архихаар ингээд өөрийнхөө сэтгэлийн зогоох тийм юм болсондоо олж архиталт гэдэг юм үүсдэг. Яг архиталт гэдэг юмны цаана ямар үр үндэс байна вэ гэдгийг эхэлж олж харсан хойно тэр архиталттай бас тэмцэх гэж оролдох хэрэгтэй юм байна. Тэгтэл ч хүмүүс тэрийг олж харахгүйгээр архиталт л манай гэрт асуудал байна. Тэрнэр бас манай гэрт асуудал байхгүй гэж үзээд байгаа. Архиталтыг дагсан маш олон одоо энэ сэтгэл хөдлөлийн маш олон асуудлууд ингээд бүр ингээд орооцолтоод ингээд утас ингээд орооцолтоод ээдрийн гарахаа байсантай яг адилхан орооцолтсны үндсэн дээр бид нар хаанаас нь яаж эхлэх юм мэдхий байждаг. Тэрний дараа тэр бол архиталт гэдэг юм гарч ирж байгаа юм. Тэгээгүй цагт бол тийм юм байхгүй байх хэрэгтэй байсан. Тэгээ дээр нэмээд гэр бүлийн хямрал гэдэг юм чи бас тэрнтэй болж гарч ирж байгаа. За тэгэхэд бас нэг юм нэмэх дээр зэрэг одоо Джон Готман гэдэг нэг тийм Америкийн маш том сэтгэл судлаач хүн байдаг. Тэр хүн юу гэж хэлсэн бэ гэхээр зэрэг ерөөсөө зөрчил гэдэг болох тэр зэрэг гэр бүлүүдийн хооронд гарч байгаа зөрчлийн 3/2 нь шийдэгддэггүй зөрчлүүд байдаг гэсэн байна. Тэгэд энийг сонссон залуу хүмүүс юу гэдэг вэ гэхээр өө балий тэртээ тэргүй ийм их шийдэгддэггүй зөрчил байсаар байтал тэр ихнэр авч яадгийн ингэж өөртөө ажил удаад яадгийн охтууд нь болох тэр зэрэг балий нөхөр аав гэдэг чээс та нэр бөөн том проблем өрчилж авд юм байна. Балий би тэрийг балий гэж боддог. Тэгтэл чи бидний монголчуудын хэлдэг ганц хүн гал одоо гэр болохгүй ганц мод гал болохгүй гэж үг байдаг. Гэр бүл гэдэг юм бол угаасаа л гэр бүл гэдэг байж аз жаргал гэдэг юм тогтноо гэдэг тийм юм одоо бий болгох хэрэгтэй байдаг. Тэгтэл чинь гэр бүл бидний аз жаргал юм бол гэр бүлийн төлөө ингээд бүгдээр араас нь алдаад гүгээд байдаг. Тэгтэл гэр бүл болохын хамгийн гол үндэс чинь хүн өөртөө итгэлтэй өөртөө маш сэтгэл хангалуун байж гэр бүл үүсгэх юм аа. Тэгэхэд чинь өөртөө эхэлж ажиллах хэрэгтэй байдал чинь өөртөө эхэлж ажиллаагүй гэж энэ хажуудах хүний өөрчлөх гээд нөхрөө өөрчлөх гээд эхнэрээ өөрчлөх гээд ингээд алдцаад бүх юм тэгтэл яг өөрөөс эхэлдэг. За хэрвээ те 3/2 асуудал нь гэр бүлийн хувьд зөвшөлтсөлт буюу ямарваа нэгэн шийдэлд хүрдэггүй бол угаасаа юу үлдэх вэ? Хүлээн зөвшөөрөх гэдэг юм л үлдчихэж байгаа. Хэрвээ чи нөхрийнхөө хамгийн болдоггүй юмыг хүлээн зөвшөөрч чадахгүй. Чи нөхрийнхөө дутагдлыг хүлээн зөвшөөрч чадахгүй. Хүмүүстэй нэлээд тэр дутагдлал нь ингээд дайраад авах юм бол нөхөр чи яах вэ? Ханаа босгоод чи надаас хол байна. Нөгөө л механизм өөрийг хамгаалах механизм гэдэг нь ажиллаад эхлэв шүү дээ. Тэгэхээр эсэ зэрэг ханаа босгоод окей. Хоёлаа хол баяа. Гэл ингээл улмал хоёр тийш яваад эхэлж байгаа. Тийм учраас нэгэн тал одоо хүлээн зөвшөөрөд би энэ хүнтэй гэр бүл болж байна. Би энэ хүүхдийг одоо 18 нас одоо доотлого 18 нас цаашлуул 25 нас хүртэл ингээд хажуудаа байлгаад би энэ хүүхдийг хүмүүжүүлээд гаргаад амьдрал бэлтнэ гэсэн бол одоо тэр үүрэг хариуцлага хүлээхээс өөр аргагүй болж байгаа. За тэгээд 3/2 асуудал тэртээ тэргүй шийдэгдэхгүй бол одоо за тэгвэл хэрүүл маргаан хийсний дараа яаж буцаж би одоо их нэртэйгээ нөхөртөө буцаад ямарваа нэгэн хилцэлд орох вэ гэдэг чинь бас нэг одоо процесс болоод хэлж байгаа. Энэ дээр болох дээрс би энэ 5 алхмыг та нартай хэлье гэж бодож байна. Яг хэрүүл маргаан хурцсан үед бол ерөөсөө тийм өөртөө цаг ав. Эсвэл өрөөл тэр цагийг өг. Хэрүүл маргаан хурцсан үед ерөөсөө бид нар шийдэлд хүрч чаддаггүй маа. Тийм учраас эхний алхам хангалттай цагийг өөртөө. Магадгүй 10 минут, 5 минут. Бүр гэр бүлүүд тэгж ярьдаг штэ. Энэ гэр бүлүүд хоорондоо бие биенээ харцаараа ойлголцдог юм аа. Тэр гэр бүлүүд хоорондоо яадаг гэж ямар нэгэн парол өгтэй болцсон байдаг. Бүр цаанаас парол өгтэй болцсон байдаг. Хэрвээ хүүхдүүд те өгөнд орохгүй болол ирэхэд ээж аав нь юу гэдэг. За те өнөө орой чамтай би ярих асуудал байгаа шүү ч юм уу. Тэгэл хэлэхэд хүүхдүүд окей би буруу юм хийчих. Одоо юу юм болоо гэл ингээл өөргөө хянаад хэлдэг штэ. Яг тэрэн шиг нөхөртөөгөө их нэртэйгээ тийм парол өгтэй болоо. Өөрөөр хэлбэл ингээд хэрвээ нөхрийн чинь эхнэрийн чинь чамаар тоглож байгаа тоглоом аль эсвэл хүмүүсийн дэргэд ингээд асуудлыг ингэж ил гаргаж байгаа байдал нь чамд таалагдахгүй бол бас тийм нэг парол өгөр
асуудлыг одоо энийг болио гэдэг тийм зогсоодог тийм үгтэй бол. Бүр хэрүүл ингээд бас маш их өндөр зэгтэй тулцсан та хоёрын хооронд хэрүүл маргаан ихээс үед бол угаасаа хоёлаа. Окей. Одоо пауз хийе. Тэнийг сонсогдож магадгүй. Тэгтээ одоогийн хувьд би цаашаа чамтай ярьж чадахгүй, тиймээс надад жоохон өөрийн гэсэн орон зай хэрэгтэй байна гэд нөгөөрөнд ордог. Тэрийгээ бол яг одоо сигнал өгöd ордог байх хэрэгтэй. Тэрнээс ч зугтж байгаа маягаар орох биш. Ерөөсөө за окей, энэ бол пауз гэдгийг ойлгох маягийн сигналыг би биендээ өгдөг. Энэ бол нэгдүгээр алхам хэрүүл хийж явах үед тий. За тэгээд ингээд нэгэн л ингээд ийм асуудал үүсэл ингээд сигнал өгчөж байгаа юм чинь одоо жоохон ч гэсэн би цаг авчлаа шүү дээ тий. Тэгэх юм бол хоёр дахь алхам маань юу гэхээр зэрэг буцаад энэ асуудлыг би ярих бэлэн байна гэдгээ илтгэсэн тийм мэдээллийг нөгөө хүндээ заавал өгөх хэрэгтэй. Тэрнээс биш манай гэр бүлүүдийн хийдэг ямар хамгийн муухай юм байдаг гэж хоорондоо тэрийг ярьдаг. Чимээг байгаа нэг хэмгээл ингээл өргөчдөг. Тэгтэл яг тэр асуудлыг заавал ахиж ярих хэрэгтэй байдаг. Заавал ахиж ярих хэрэгтэй. Заавал ахиж ярихдаа ямарваа нэгэн сэтгэлийн эмоц ороогүй нөхцөл тэр хоёр буцаж ярих хэрэгтэй болдог. Ярихдаа хоёр талаасаа тэрийг хүсэж ярих хэрэгтэй. Яг гэвэл яригдаагүй бүх асуудал дутуу алсан хүн гэдэг шиг тарчилсаар байдаг. Тэр чиний дотор байгаа л байдаг. Хэдийгээр чи анзаарахгүй байгаа мэт боловч миний компьютер унтраад ах юм. Тэгэхээр би та нарыг харж чадахгүй бол. Яг ингээд дутуу алсан хүн шиг ингээл цаана байгаад байдаг. Тэгсэн тохиолдолд тэр бол заавал буцаж гарч ирнэ. Тэгж гарч ирсэн тохиолдолд тэр буцаад хэрүүл болно. Ер нь би түрүүний хичээл дээр та нарт ярьж байсан. Амьдрал гэдэг чинь даалгаврыг нэг л удаа өгд юм аа. Яг тэрнтэй адилхан. Энэ хэрүүл болох сэдв чинь та нарт нэг л удаа заавал гарч ирд юм аа. Энэ сэдвийг та хоёр зөвөр шийдсэн тохиолдолд ахиж тэр даалгавар дээр гацхгүй, ахиж тэр юм дээр гацхгүй. Тэр даалгаврыг хийгээгүй тохиолдолд энэ хэрүүлийн сэдв байн гарч ирнэ. Яг гэвэл тэр даалгаврыг хийгээгүй юм чинь. Тийм болохоор яг үнтэй адилханаар та нар энэ хэрүүл болсон сэдвийг буцаж хоёлаа ярих тийм хоёр талаасаа тийм. За магадгүй манай нөхөр тоохгүй наа надад ярихгүй нэ гэж магадгүй. Тэгвэл чи өөрийнхөө талаас энийг заавал би ярих хэрэгтэй гэдгийг нөхөртөө ойлгуулах тийм хэмжээний одоо мэдээлэл нөхөртөө өгөх хэрэгтэй. Энэ бол чиний хоёр дахь алхам ба. За тэгээд одоо чи маш удаа ингэ бодчихлоо шүү дээ. Ингэж бодож байгаа хооронд чинь яах вэ гэхээр зэрэг хэрүүл хийхэд байна шүү дээ тийм. Хүн ганцаараа хэрүүл хийдэггүй юм. Хүн заавал хоёроос дээш хүн орж иж хэрүүл маргаан гэдэг юм үүсдэг юм. Тэгэхээр зэрэг гурав дахь алхам маань юу вэ гэхээр зэрэг өөрийнхөө тэр хэрүүлд оруулсан хувь нэмрийг чи өөртөө бодож үзэх хэрэгтэй байдаг. Өөрийн хэрүүлд оруулсан хувь нэмэр магадгүй чи 10% нэмэр нөгөө 90%-ийг таны нөхөр хийсэн байж болно. Магадгүй тэр хамаагүй. Гэхдээ 10%-ийг чи хийсэн л шүү дээ. 10%-ийг чи хийсний үндсэн дээр тэр 90% гараал ирсэн байна шүү дээ. Тийм учраас өөртөө дандаа тэрэн дээр дүгнэлт хий. Миний энэ хэрүүлд оруулсан хувь нэмэр юу вэ гэдгээ дандаа өөртөө бод. Тэгж бодож чадаагүй энэ л буруу. Энэ яхаараа би очиод энэс уучлалт гойчвол энэ даварчих байх гэсэн ийм бодолтой байх юм бол та хоёр хизээж ийм төвшөнд ирж яриаг дуусгах чадахгүй. Ийм төвшөнд ирж яриаг дуусгахын тулд ядагч байсан өөрийн буруу тухайн асуудал дотор олоод харсан байх хэрэгтэй. За ингээ 3 дахь нь болох дээр 3 дахь асуудал чинь өөрийн бурууг олж харах байсан юм аа. За 4 дахь нь яах вэ гэхээр зэрэг очиод өнөө хүнээсээ уучлалт гойх. Уучлахгүй нэхэр би түрүүний хичээл дээр уучлахын мөн чанар гэдэг одоо тий хичээл дээр би заасан. Уучлахгүй нэхэр очиод өнөө хүндээ окей сая болсон хэрүүлсэн. Бүгд миний буруу байсан байна. Чиний зүг байсан байна. Уучлаарай гэдэг үг хэлэхдээ биш юм шүү. Энэ уучлаарай гэдэг үг хэлэхдээ биш. Энд одоо чи уучлалтгүй байхдаа миний зүгээс оруулсан тий одоо нөгөө магадгүй за ёстой 10% нь минийх 90% чинийх байсан байж магадгүй. Чиний буруу байсан байж магадгүй. Тэгсэн ч гэсэн энэ 10%-даа би уучлахгүй хэмжээний одоо өөрхөө бодоод ухамсарлалцсан байх хэрэгтэй. Очоод окей миний хараа чамайг ингэж амар ингээд эмоц чи ихсээд ингэсэн байх үед чинь би тэр үгийг хэлж одоо чамайг асаасан нь бол миний буруу байжээ. Тэрэндээ би уучлахгүй яа. Чамд энэ үг маш их эмзэг тусд юм байна. Энэ үгийг дараагийнхаа би одоо асуудал дээр гарахгүй байхыг хичээ. Энэ үгийг би хэлэхгүй байхыг хичээ. Ингээд өөрийнхөө бурууг ойлгоод ингээд хичээх хэрэгтэй. Ингэх юм болох дээрс өнөө хүн чи яах вэ? Чи ингэснээр өнөө хүндээ өөрийгөө нээх боломжийг өгч байгаа. Тэр хүн ихтер зэрэг өөрийгөө нээгээд чамд бас л яг тэр чинь хүн шүү дээ тий.
Тэгэхээр чамд би инглээ тэглээ гэд ингээд буцаага чамд өөрийнхөө одоо асуудлыг ярьж эхэлж байгаа. Энэ дундаас чи тэр хүнд би чамайг сонсч байна гэдэг. Одоо миний нэг сонсож сурах гэдэг хичээлийг үзээрэй за. Тэрэн дээр яаж сонсох талаар байна. Би чамайг сонсч байна. Сонсохдоо би чамайг хоёр нүдэрээ, хоёр чихээрээ сонсч байна. Буюу одоо тэгэнгүүтээ амаараа буцааж ярих хэрэгс чи 20% яриад 80% би тэр хүнийг ажиглаж сонсох ёстой болгочиход байна шүү дээ. Би чамайг тэгж байна гэдгийг тэр хүндээ өгөх ёстой. Сонсохдоо эмпати сонсох буюу одоо би чамайг ойлгож сонсч байна гэдэг тийм мэдрэмж тэр хүнд өгөх ёстой. За чи тэгээд ингээд сонсоод тухайн хүндээ би чамайг сонсч байна гэсэн мэдрэмжийг өгсөний дараагийн тохиолдол болох тэр зэрэг тав дахь алхам маань юу гарч ирэх вэ тэр зэрэг та хоёрын асуудал юун дээр нэгдсэн нэг тийм одоо зоригтой байсан бэ гэдэг чи өөрөө гараад ирж байгаа. Ямарваа нэг асуудал бүх асуудалд хүн ямарваа нэг хүлээлттэй байж хэрүүл үүсдэг. Тэр хүлээлт маань юу байсан бэхээр би өнөөдөр одоо гадаа сорж ирэхдээ миний нөхөр хоолоо ичихгүй яасан бэ гэсэн бодолтой орж ирсэн бол манай нөхөр дотроо юу гэж бодож хүлээжсэн бэхээр за нэгэнд оройтсан юм чи ихнэр гадаа сорж ирэхдээ хоол бариад ороод ирчих болох болов гэсэн тэ бас хүлээсэн сууж идэг. Ингээд энэ бит хоёрын ойлголцоогүй байдлаас болоод хэрүүл үүссэн байдаг. Тэгтэл энэ бүхэн дээр бит хоёрын нийтлэг нэг зориг буюу үндслэл юу байсан бэ? Хоёулаа үлссэндөө л байсан байхгүй. Хоёулаа үлссэндөө хоёулаа бие биенээсээ том хүлээлт хүлээсэндээ л энэ маань хэрүүл болцсон байна. Тийм учраас энэ нийтлэг зориг гэдэг юм нэг юм аа. Үндслэл гэдэг юм аа олоод авчих юм бол бит хоёрын хооронд дараагийнх тэр хэрүүл үсээд ах юм байна. Маш багасаад ирдэг юм. Тэгээд би саяны 5 алхмыг хэрэглэсэн тохиолдолд хэрүүл гэдэг юм бол гэр бүлд маш багасдаг юм аа. Хэрүүл багасхтай энэ хэрүүлийн дараахын алхмуудыг хийгээд ирэхээр би тэ нөхрийг би өөрчилж чадахгүй ч гэсэн би нөхөртөө нөлөөлөд эхэлтий. Яг гэвэл би яг ийм байгаад эхлэхээр дараагийн алхмууд нөхрийн талаас яг ийм байдлаар надад буцаж ирдэг. Тэгэхээр гэр бүлийн хооронд хэрүүл гэдэг юм ер нь үүсгэж байгаад эхэлнэ. Тэгтэл чинь би 3-2 асуудал нь тэргүү гэр бүл шийдэгддэггүй проблем гэдэг асуудал гэдэг юм байдаг. 3-1 нь л шийдэгдэгэ гэд хэлсэн байгаа шүү дээ. Тэгвэл энэ 3-2 асуудал тэгвэл яагаад шийдэгдэхгүй үлдээд байгаа юм бэ гэж та нар асууж магадгүй. Энэ 3-2 асуудал чинь бие биений хүлийн зөвшөөрөх тийм л асуудал гэдэг юм аа. Тэгэхэд энэ 3-2 асуудлыг одоо энэ асуудал шийдэгдэх асуудал байна уу, шийдэгдэхгүй асуудал байна уу гэдгийг бид нар яаж мэдэх вэ гэж хүмүүс асууж магадгүй л дээ. Та нар хараад үзээрэй. Одоо энэ Джон Готман болох тэр зэрэг өөрийнхөө одоо энэ пар лабор буюу одоо энэ хосуудын тийм бүр лабор үүсгэж байгаад хосуудыг шинжилсэн байгаа байхгүй юу? Тэрэн дээрээс шинжлэхдээ одоо ингээд хосуудыг одоо хэрэлдүүлэл ингээл тухайн үеийнх нь асуудлуудыг ингээл хараал адснаа л байсан маа. Тэгээ 4 жилийн дараа ахаад нөгөө хосуудтайгаа яг уулзсан ба. Тэгэл яг тэр сэдлийн нөгөөд ч юм уу те яг тэр асуудлын сэдлийн нөхөд яг 4 жилийн өмнө тэр асуудал яаж хэрэлдэгдэж байсан. Яг тэр асуудлаараа тэр асуудал 4 жилийн дараа хэрүүлэн болж л байсан ба. Тэгэхээр энэ бол шийдэгдэхгүй асуудал. Яг л өнөө машин дээр нөхөр хажууд суугаад би машина бариад явж байгаа. Үгүй чи тэгхгүй яасан бэ, ингэхгүй яасан бэ гэж нөхөр надад ингээл дандаа загнаал зөвлөөл ингээл тэр бол хизээ шийдэгдэхгүй л асуудал. Манай гэрт бол тэр шийдэгдэхгүй магадгүй бусад гэр бүл шийдэгдэх асуудал байж магадгүй. Манай гэр бүл тэр шийдэгдэхгүй асуудал. Тэрэн дээр яах ёстой вэ гэхээр зэрэг уучлаарай би эмэгтэй хүн чамаас хурдан тэгж авсгаатай хөдөлж шатдаггүй байж магадгүй. Тэрэн дээр бол чиний хүлээн зөвшөөрөх ёстой гэдэг би чам шиг машин барьж сурахгүйгаас хойш чи битгий надад ийм шаардлага тавиад. Энэ бол ерөөсөө шийдэгдэхгүй асуудал гэдгийг аль аль нь хүлээн зөвшөөрөх ёстой байгаа жишээлбэл. Жишээлбэл над дээр нэг асуудал тавьж исэн эхнэр нөхөр хоёрын хувьд болох тэр зэрэг Монгол гэр бүл л дээ. Тэр нь яасан бэ гэхээр зэрэг нөхөр нь жил болгон эхнэртэй одоо жил болгон ээжтэй амлцсан ба ээжээ би таныг жил болгон нутаг руу ч авч явна тий гэрлүү чинь би одоо таныг нутагч нь авчиж одоо ээжигээ 100 болгон явуулж байна гэдэг тийм юу тавьсан ба. Тэгээд 100 болохоорс ээжигээ аваачаад өөрийнхөө одоо аав нь одоо аль нэг хизээний насварч өөрийнхөө өөрөөрөөлийг тэр хүү яаж бодсон бэ залуу юу гэж бодсон бэхээр ээжигээ нутагт нь аваачиж би одоо 100 болгон уулзуулах хэрэгтэй. Ээжигээ нутагт нь аваачих нь миний хүү болсны үүрэг гэдээ одоо бодсон ба. Тэгтэл эхнэр нь яасан бэ гэхээр яг одоо 2 жилч байна уу тий дараалаад 100 төгөөд ирэхээр эхнэр нь төрсөн ба. Тэгээд төрөнгууд чинь яасан нөхрийн хайр халамж гэдэг юм яг хэрэгтэй үед эхнэр нь нөхөр нь ээжийг аваад нутаг руугаа яваад гисэн ба. Тэгтэл
Эхнэр болох дээр зэрэг ямар хүлээлттэй байсан бэ? Би төрж байхад энэ нөхөр миний хажууд байх ёстой гэсэн хүлээлттэй байсан ба. Нөхөр яасан бэ гэхээр энэ эхнэр төржин эхнэрийн ах дүүс гэж зөндөө олон хүн байхад эдгээр энийг бол миний эхнэрийг хангалттай харчна. Би ээжийг аваад нутагт нь авчиж өгөх нь миний үүргээ гэдэг ингэж явцсан ба. Гаднаас нь харахад бол одоо тэгтэл яхав нөгөө охины эмэгтэй талын одоо гэр бүлийн хүмүүс болох дээрс өнөө хүүг болох дээрс бүгд буруудгаж харж байгаа. Эхнэр нь төрчөөд тахт энэ одоо хайшин эхнэр харж чадахгүй ээжийг аваа явчих чинь тий. Тэгтэл чинь тэр хүүгийн өөртөө өгсөн амлалт ээж болно шүү дээ. Магадгүй тэр аавдаа өгсөн амлалт нь ч ээж болно шүү дээ. Би ээжигээ жил болгоно их одоо оронд нь авчиж ээжигээ уулзуулж байна. Тэгтэл энэ хоёрын хоорондын одоо юун дээр хүлээлтэн дээр зөрсөн бэ гэхээр эхнэр болох дээр зэрэг юу гэж гомдсон бэ гэхээр энэ хүнд ээжээс нь надаас илүү би хүүхдээс илүү ээж нь чухал юм байна гэдэг дээр эхнэр гомдсон ба. Тэгтэл чи эхнэрийн хүлээлт би хүүхэд гаргаад нялх биетэй байхад энэ нөхөрт юу ч тохиолдсон байсан энэ бүх цагаа надад зарцуулах ёстой гэсэн тэр хүлээлт. Тэгтэл ээжийн хүлээлт юу вэ гэхээр миний хүч ээжигээ жил болгон нутагт минь аваачдаг да. Одоо энэ зам боллоо. Тэгэхээр одоо аваачна гэсэн бас нэг хүлээлт. Тэгээд нөхөр яахаа өгөхөөр тэр хоёрын хооронд маш хэцүү болно да. Тэгээд эрэгтэй зэрэг асуудал үүссэн маа. Тэгтэл энийг бол маш амархан бас өөрөөр шийдэж болох хэрэгтэй байсан. Яагаад гэвэл эхнэр тэрийг ойлгох хэрэгтэй байсан. Окей, нөхөр болох тэр зэрэг угаасаа тийм шийдэж болохгүй асуудал. Манай гэр бүлийн нөгөө шийдэж болохгүй асуудал гэдэг нь энэ байна. Нөхөр маань ээжигээ тэр хүн хэдий болтол наслах бас тийм жил болгон аваач нутагт нь аваачих нөхрийн маань өөрийг юм байна. Тэгэхээр зэрэг энийг би хүлээн зөвшөөрөх хэрэгтэй байна. Харин 100 болгон би одоо тий төрөөд яг ингэж таарад идэг нь бас маш одоо нялх биетэй үлдээд идэг нь хэдийгээр хэцүү ч гэсэн яг энэ үед одоо нөхөртөөгөө одоо бүр ингэж нэг анханаас ярилцах хэрэгтэй байхгүй. За энэ үед би төрнөө чи явдаг. Явахын тулд чи надад 7-7 хоногоор ч юм одоо хэд хоног чи явдаг юм тий. Тэр хугацаанд намайг харах хүнийг ингэж бэлдэж манай ээж автай очиж ярьдаг юм уу? Манай их чахтай ярьдаг юм уу? Тэр асуудлыг чи шийдэх ёстой шүү. Энийг ингэх ёстой шүү гэдэг анхнаасаа тэр ярьдаг төлөвлөсөн ярих ёстой байна. Тэгтэл тэрийг ярихгүйгээр нөхөр нь эхнэрийн ах дүүнэр байхад харчин гэсэн хүлээлтэндээ ээжийг аваа явчих жоо. Эхнэр яхав надаас илүү ээжтэй хайртай юм шүү дээ. Хүн чинь гэсэн тэр хүлээлтээр ингээд маш муухай ингээд цочролд ороод шоконд ороод ингээд тэр гэр бүл маш их хэрүүлт болж байгаа. Гэх мэт ийм асуудлууд эдгийн шийдэж болдог асуудал, шийдэж болдгүй асуудал гэдгийг гэр бүл болгон өөр дээр ингэж харж үзэх хэрэгтэй юм ба. Тэрийг харж үзээгүй гэс болоод асуудлууд гараад идэв шүү. Тэгээд эцээц эхнэр нөхөрд хэлэхэд ээж аав бид нартай хэдэн жил амьдрах вэ? Эхнэр нөхөр бидэнтэй хэдэн жил амьдрах вэ тийм? Яг тэр үднээсээ чи эхнэрээ нөхрөө ойлгохгүй бол хэн өөр ойлгох вэ? Яг ийм тохиолдлоор дандаа эхнэр нөхрийн ард батхан мэд ингэж одоо болог одоо тийм хамгаалт хийж зогсож явах хэрэгтэй юм шүү бид чинь. Тийм учраас нөхрийнхөө одоо тэр дутагдaltaй, сул талтай, сайн талтай эмэгтэйчүүд хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Нөхрүүд болохоор эхнэрүүдээ бас л яг тэр сул тал, сайн талтай хүлээн зөвшөөрсний үндсэн дээр энэ одоо хэрүүл гэдэг юм гарахгүй байх магадлалтай юм байна. За тэгээд хэрүүл гэдэг юм одоо угаасаа л тий заримдаа ингээл гараал гэдэг юм бол одоо хэрүүл гэдэг юм бас нэг сайн тал байхны аль эсвэл хэрүүл гэдэг ямыг бас сайхнаар шийдэж болдог байхны гэх юм бол би та нарт дараагийнхаа хичээл дээр хэрүүлийн сайн тал дээр нэмээд яаж соёлтойгоор хоорондоо хэрэлдэх вэ гэдэг тал дээр би та нарт одоо дараагийн хичээл дээр ярьж өгье. Тэгээ хэрвээ жишээ болгож өөрсдийнхөө тий хэрүүлийн сэдвүүдийг надад ингэж шийдвэрлэхийг хүсвэл та нар ингэж мэйл бичээд надад асуудлууд ахилж болно. Тэгэх юм бол тэрийг би лайв дээр та нарт яриад өгөх боломжтой байгаа шүү. За тэгээд өнөөдрийн хичээлээ үгээр дуусгая. Дараагийн хичээл хүртэл одоо баярлалаа та нарт.